одоо хөнгөлөл гэдэг утгаараа төсөвт бол зарим байдлаар эрсдэл тоглож байгаа хэвээр энэ дээр ямар зохицуулалт шаардлагатай гэж таарч байна. За тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагуудын татврын ерөнхий хуулийн одоо үйл ажиллагаанууд дээр тусгагдсан гол одоо концепцийн өөрчлөлт буюу энэ хөнгөлтийн зүйлүүд нь аж ахуйн нэгжүүд бол бодит дэмжлэг болж чадна гэж харж байгаа. Мэдээж богино хугацаанд төсвийн орлого буурах юм шиг мөртлөө дунд хугацаанд бол орлого бас эргээр нөлөөлөх юм боломжтой гэж миний хувьд л үзэж байгаа. Аха. Тэгээд бас татврын ер нь яг бүтцийн тал дээр нь хараад үзэх юм бол бас одоо татврын зөвлөхүүд бол бас байр суурь илэрхийлсээр байгаа татвар төлбөр хураамжийн зохистой харьцаа гэж бас байд юм байна. Тэр тал дээр одоо хураамжийг нэмэгдүүлээд татврыг бууруулах гэдэг юм уу аж ахуйн нэгжүүдэд илүү ээлтэй байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. За үүнээс гадна одоо худалдааны одоо орчинг сайжруулж одоо экспортын боломжуудыг бас нээх шаардлагатай гэж үзэж байна. За яа гэх юм бол татврын дарамт нь бол ерөнхийдөө өндөр байна гэж үзэж байгаа. Олон улсын стандарттай харьцуулах юм бол энэ тооны хувьд харьцангуй яг стандарттай мэт боловч яг бодит байдал дээр яг ямар сорилтыг бас шийдвэрлэх боломжтой байдаг гэж таарч байна. За дарамт хийсэн илүү одоо энэ татвар төлөгчийн ачааллыг бол бас нэг ойлгомжгүй байдлаас үүсдэг гэж үздэг. Хэрэгжилтэн дээр бас тулгарч байгаа асуудлууд, тайлан тооцоол бүртгэлийн асуудлууд, хууль тогтоомж, журмын нөгөө уялдаа холбоон дээр авч үздэг. Тэгэхээр зөвхөн ачаал гэхээр бид нэр хувь хэмжээ яриад хувь хэмжээ буурчих юм бол ачаал буурчих юм шиг эсвэл хувь хэмжээ болгож өгөөч гэж шаардах нь бол жоохон тохиромжгүй. За бусад улсын орнодоо ингээ харьцуулаад үзэхэд бол манай бас татврын төрлүүдийн хувь хэмжээ бол бас дундаас доогоор ер нь багадаа ордог юм байгаа. За харин энээсээ илүү нөгөө ойлгомжтой байдлуудыг өмнөх нөгөө 20 оны 19 оны шинжилгээр хийсэн одоо зайлшгүй одоо практикээр тулгараад байгаа шийдвэрлэх асуудлуудыг цэгцэлж өгөх нь илүү одоо зөв гэж үзэж байгаа. Жишээлбэл энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөнд орсон тайланглын асуудлыг хэлбэр болгох одоо хувь хүний орлого албан татврын хуулийн дээр гэхэд иргэдийн нөгөө тайланг өрсөн байдлаар бэлтгээд өгөх тэгээ өөрөө зөвшөөрч ивэл баталгаажуулаад илгээдэг. За түнчлэн хугацаан дээр бас давуу талуудыг бий болгож байгаа. Тэгэхээр зөвхөн хувь хэмжээ биш одоо татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд нөгөө татвараа төлөх, тайлагнах хугацааг нь бас ингэж ялгаатай тавьж өгөх нь хөнгөлтийнхөө ачааллыг бууруулж байгаа бас төрөл хэлбэртэй ороо явцдаг. Тэгэхээр энэ нөгөө дөрвөн хуулийн хүрээнд бол хугацааг сунгасан хэд хэдэн заалт байгаа шүү дээ, тийм ээ. Хувь хүний орлого албан татвар дээр 6 сарын 30 хүртэл, аж ахуйн нэгжээр үн шилжилтийн тайланг ч гэсэн 6 сарын 30 хүртэл өгөхөөр, за нөт дээр ч гэсэн түрүүний миний ярьдаг даган мөрдөлтийн түвшин хэрвээ сайн байх юм бол 1 сараар одоо хүсэлт гаргавал хойшлуулна гэд. Тэгэхээр одоо ойлгомжгүй зүйлүүдийг тодорхой болгоод за хувь хэмжээг бууруулахаасаа илүү энэ хэлбэршүүлсэн гормын хэрэгжилтийг хангаад ингэх юм бол энэ нь бас өөрөө нөгөө дарамт ачааллыг бууруулж байгаа хэлбэр болж өгдөг. Дээрээс нь нэмээд нөгөө ерөнхий хууль дээр зөвлөн туслах үйлчлэгийг бүр юм тусгай бүлэг болгож оруулж ирсэн шүү дээ. Энэ дээр бол нөгөө шин татвар төлөвч, за бусад нөгөө татвар төлөвчдөд тайлан мэдээ өгөх юм зөвлөгөө, түнчлэн бүр энэ одоо иргэдийн татврын боловсролын асуудалд хөтөлбөр боловсруулж одоо дэмжлэг тусалцаа үзүүлэх, мэргэжлийн холбоотойгоо хамтарч ажиллах гэд ийм ажлууд орж ирсэн байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүд чинь өөрөө ойлгомжтой болоод энэ нэмэлт өөрчлөлт ороод ирэх үед бол бас нэлээдгүй одоо хэлбэр болж өгнө гэж харж байгаа. За татврын өртөө аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах тал дээр бас зарим заалтыг бүржүүлж оруулсан байгаа. Энэ дээр яг татврын систем жирийн ерөнхийд нь ямар ач холбогдолтой гэж таарч байна? За тий одоо бид нар чинь нэг ингмээр тэгмээр бас нэг хүслүүдээр яриад байдаг гэтэл чи яг нөгөө хууль тогтоомж бол яг ингэнэ битэмжлэнэ өөрийг ингэж барагдуулнаа гэдэг юм шат тараатай арга хэмжээнүүдийг заагаад өгсөний дагуу л одоо магадгүй нөгөө татвар төлөгч маань төлөхгүй тохиолдлоос нь ачиж байгаа юм. Тэгэхээр энэ дээр нөгөө нэмэлт өөрчлөлтөн дээр нөгөө 80 хүртэл хувийг нь битэмжлэнэ гэсэн юм заалт явж байгаа. Тэгэхээр түрүүний дахиад миний ярьдаг нөгөө зан хандлагатай нь уялдуулаад эхэлж байгаа нь их оновчтой гэж хараад байгаа. Сайн одоо хугацаанд татвараа төлөө явж байгаа хүмүүсийг нь урамшруулах энэ систем рүү орж байгаа юм байна. Тэгэхээр хүн болгоно л нөгөө татвараа тайлагнах, төлөх энэ сэтгэл зүйрөө шилжээд ирэх үед бол нийт иргэдийн одоо бас сэтгэлгээ нэмэгдээд ирэхээр хувь хүний орлогын албан татврын бааз суурь ч гэсэн нэмэгдэнэ гэж харж байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд ч одоо ингээд нийт 2,500,000 бүртгэлтэй татвар төлөгч байгаа мөртлөө энэ дотроо
345 мянган орчим бизнес эрхлэгч байна гэж байгаа байхгүй юу. Гэтэл яг нөгөө нүүц суудгын төлөвчөөр бүртгэгдсэн буюу иргэдийн тоо гэдээ аваад үзэхээр 8 мянга л байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс харахаар нөгөө бидний өөрсдийнх нь одоо иргэд аж ахуйн гэж иргэдийн хувьд ч юм уу те ингээд бааз суурь маш бага байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө татвар төлөх сэтгэлгээ хандлага маань бага байгаа учраас зарим нь төлөөд те зарим нь ингээд төлөхгүй байна гэдэг маань нөгөө тэгш шудраг байдал алдагдаад байгаа юм. Тэгэхээр эцсийн зорилго бол хувь хэмжээ буруулахаасаа илүү аль ч татвар дээр аж ахуйн дээр тэр иргэд дээр ч гэсэн тийм ээ энэ тайлагнах одоо сэтгэлгээг төлөвшүүлж баазыг нэмснээрээ нөгөө төсвийн орлого бүрдэлт маань аажимдаа одоо дунд хугацаанд нэмэгдэнэ гэж хараад байгаа. Тэр нөгөө сангийн амнаас одоо нөгөө 2.7 их найд гээд буурна гэдэг нэг статистик гаргаж байгаа шүү дээ тийм ээ. За энэ дэр болохоор бас нэг шинжтэй зүйлэн таас мэдээж нөгөө баримтаа өгөхгүй иргэдийн баримт гэлтэй өгөхгүй байна зарим нь өгж ийн гэл асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулиудын нэмэлт өөрчлөлтөн дээр яг энийг бас шийдэд өгсөн байгаа гарц гаргалгааг нь нөгөө хэрвээ та бэлэн бусаар гүйлгээ хийсэн байх юм бол тэрийг нөгөө суудгын төлөвч нь өмнөөс нь баримтыг үүсгэж болох те ингээд нөөц шингэсэн гэж үзээд тасалтай хийх боломжуудыг нь ч гэсэн олгоод өгсөн ийм залтуудаас орж өгсөн нь бас тодорхой шийдлүүдийг өгсөн гэж харж байгаа. Мэдээж реформын шинжтэй ийм зүйл биш ч гэсэн одоо миний харж байгаагаар бол энэ зан хандлага сэтгэл зүй дээр бол бас их чухал залтууд явж байна гэж үзэж байгаа. Тасаа хэлжээ одоо татврын бааз суурийг бол нэмэгдүүлэх бол шаардлага гарч ирнэ. Мэдээж төсвийн орлогод бол 2027 оноос эхлээд бас зарим доторгүй байдал тооцоо дутагч зэрэг одоо асуудал үүсгэр байгаа. Яг энэ тал дээр ямар зохицуулалт шаардлагатай гэж харж байна. Бааз суурийг хэр хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай, яаж нэмэгдүүлэх вэ? За зөв. Тэгэхээр богино хугацаанд бол буурах хандлагатай. Гэхдээ энэ дээр бол одоо манай татврын албаны зүгээс ч юм уу те яг одоо нийт аж ахуйн нэгжүүдийнхаа татвар төлөх одоо тайлгнал дээр нь за тэгээ ногдуулалтан дээр нь ч юм уу одоо нөгөө хяналт шалгалтаар илэрч байгаа асуудлууд дээр нь зөвлөн тусалж өөрчлөн сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хамрагдалтыг нэмэгдүүлээд бас тодорхой энэ эдлэх хөнгөлөлт чөлөөлтүүдийн нөхцлүүдийг нь тодорхой өгөх замаар одоо дэмжих замаар тий нийт одоо орон нутагт ч гэсэн энэ татврын төлөлтийн одоо баазыг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгэхээр одоо ихэнх одоо татврын орлогоч манай нөгөө том аж ахуйн нэгжүүд буюу нийт аж ахуйн нэгжийн 3% л эзлээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдээс бүрдчихэд байдаг. Тэгэхээр нөгөө жижиг бичил за иргэд маань бас нэг орлого бүрдүүлэлт нь орхигдчиход байдаг л да. Тэгэхээр энэ тал дээр илүү нөгөө өргөн хүрээнд ажиллахан зүйтэй л гэж харж байгаа.